Оройн төвгийн эрхэм үзэгчдээ Монгол Улсын хөгжил ток шоу ярилцлага эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид студидтэй шудраг сэвслийн бүлгийн дэд дарга барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнгийг урьж байгаа. За тэгэхээр мэдээж бидний ярилцах сэдэв бол таны хариуцж байгаа салбар болон улс төрийн үйл явцтай холбоотой хэдхэн өдрийн өмнө улсын хурлын ээлжид босчуулган хуралдаад за ингээд дахиад завсарлага аваад ингээд хаалтаа хийчлээ. Тэгэхээр улсын хурлын ээлжид босчуулгантай холбогдуулж нэг бойкотны асуудлуудаа яригцсан. Монгол Ардын хувьсгалт намынхан тэр зүсмээ засгийн газрыг хамтарч байгуулж байгаа. Намын сайд нар улсын хурл бойкот хийлээ гэдэг яриа. Тэгэхээр бас та засгийн газрын гишүүн хүчээс албаар ингээд тодтоход энэ ярьсгаас эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За улсын хурлын ээлжид бус чуулган хуралдсан. Гэхдээ улсын хурлын ээлжид бус чуулган ер нь ямар тохиолдолд хуралддаг юм бэ гэвэл улс их орны эдийн засаг тийм ээ нийгмийн асуудлыг шийдэхэд бол зайлшгүй шаардлагатай асуудлууд үүссэн тохиолдолд ээлжид бус чуулганыг зарлан хуралдуулдаг. Түүнээс биш ээлжид бус чуулганыг ээлжид чуулганд багтаа хилцэж амжаагүй, батлаж амжаагүй хуулиудаа хилцүүлэхийн тулд ингэж явдаг асуудал бол биш. Тэгээд дээр нь энэ ээлжид бус чуулганы үед хилцэх асуудлын дараалал багтсан тэр 26 асуудал дотор бол нэлээд бодлогын хэмжээний томоохон хуулийн төслүүд, суур хуулийн төслүүд бол явж байсан. Түүнийг ингээд энэ хуулиудын төслийг оруулах зайлшгүй шаардлага нөхцөл байна уу гэдэг асуудлыг тухайн үед тавьж байсан. Харамсалтай нь их хурлын дарга бол энэ бол зайлшгүй орох ёстой. За дээрэс нь энэ эрүүгийн хууль батлагдсантай холбоотой дагаж гарах хуулиуд байгаа гэх мэтчлэн гэтэл тэр дотор бол прокурорын байгууллагын тухай хууль байна, тийм ээ. Цагдаагийн байгууллагын тухай хууль байна. Эрүүгийн байцаан шийдэх хууль байна. Гэх мэтчлэн ингээд олонний анхаарал байдаг татхуйц тэгээ бодлогын хэмжээний хуулиуд байсан учраас бид тэрэн дээр ээлжид бус чуулганы үеэр хилцэх асуудал улсын хуралдах нам эвслийн бүлгүүдийн дарга нартай бүлгүүдтэй зөвшөлдсөж санал солилцож эдгээр асуудлуудыг оруулъя, зайлшгүй оруулъя гэдэг ийм саналыг сонсож асуудалд хандах байсан. Харамсалтай нь тэм зүйл болоогүй. За мөн үндсэн хуулийн цэцгийн даргатай холбоотой асуудлыг огцруулах асуудал бол орж ирсэн. Тухайн үед бол бид цэцгийн дарга амар санаа даргад бол нэг хайртай дааж биш те нэг хайхтар муу энэ хүнийг огцруулах ёстой гэдээ арчилсан намын талдч биш. Ер нь бол энэ оруулж ирж байгаа асуудал нь өөрөө хуулийн дагуу явж чадчихна үгүй. Улсын хурал бол хууль тогтоох дэд байгууллагын хувьд хуулийг хэрэгжүүлэх хамгийн анхан субъект нь бол мөн гэж би хувьдаа үздэг. Тэгжээж өнөөдөр хуулиа гаргана өөртөө биелүүлэн түүнийг дагаж хэрэгжүүлэх үүргийг харьяа байгууллага, төрийн байгууллагуудтай ард иргэдтэй тийм Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчлэх хуулийг бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой гэдэг ийм л байр сууриас бид асуудалд хандсан. Тэгээд энэ асуудал маань өөрөө улс төрийн хүчин зүйл нөлөөлөд улс төрчлөлт хийх явагдсан байсан учраас биднийг харамсалтай нь эрцээр бойкотлоо гэдэг зүйл ярьсан л да. Тэгтээ яг ингээ маань Монгол Ардын хувьсгалтай манайд эрцээр бойкотсон асуудлуудаа бас яригдж эхэллээ л дээ. Тэгэхээр эрс эхний баг 3-4 хоног хүрэхгүй байжгаад Монголын Монгол үндэсний ардчилсан намын гишүүд тийм ээ. Өнөөдөр хурд ороод шудраг сэвслийг бүрдүүлдэг таны удирддаг бүлгийн зарим гишүүд нэмэгдэж орснороо эрс хүрээд ингээд нэггүй өдрийн дотор олон хуулийн дээр шийдвэр гаргаад за үндсэн хуулийн цэцгийн даргаыг ч гэсэн чөлөөлөх асуудлыг хэлцээд баталчлаа шүү дээ. Тэгээ яагаад танаа бүлгийнхэн яагаад тал нь орчих уу гэж. Тэгэхээр энэ дээр бас нөгөө асуудлын гол нь бол шударгаас эвслийн бүлэг ээлжид чуулганы үед яригдчихсан үндсэн хуулийн цэцгийн даргатай холбоотой асуудал дээр санал солилцож бүлэг хуралдсан. Тухайн үед бол бид нар ямар нэгэн зарчмын байр сууринд хүрээгүй бид эргээд ярилцъя тийм ээ гол асуудал нь юундаа байна гэд ингээд бид нар тарсан. Тухайн үед бол ээлжид чуулган хуралдаж байсан үе Монгол Ардын намынхан намаас гормын санал гаргаж завсарлага авсан 5 хоног завсарлага аваад тэгээд тухайн ээлжид чуулган тарах үед завсарлагаа 3 хоногор сунгасан учраас манай шударгаас эвслийн бүлэг хуралдаж амжаагүй байхгүй. Ээлжид бус чуулганы үед бол бид бол хуралдах боломж биднэрт байсан. Харамсалтай нь манай гишүүдийн зарим нь гадагшаа дотгошоо явсан, эмчилгээнд явсан, гачигдaltaй байсан. Ингээд бид нөгөө тухайн хилэлцэж байгаа асуудал дээр ямар байр суурьтай оролцох вэ гэдэг асуудлаа нэгтгэж ярилцахын тулд бид нар завсарлага авах ёстой байсан.
завсарлага аваач гэдэг хүсэлтийг манай бүлгийн гишүүдээс тавьсан байсан. Ингээд завсарлага харин авч одоо энэ тухайн асуудлыг хилэлцээ нэгэнт эрц хүрээд бид нэр ингээд энэ асуудлыг ярилцах одоо боломж биднэрт гарч байгаа учраас бид нар завсарлага авъя гэдэг гормын санал гаргасан. Гормын санал харамсалтай нь надад одоо микрофон өгөөгүй, их хурлын дарга үг өгөөгүй учраас гормын саналыг минь хүлээж авалгүйгээр шууд одоо санал хураалт явуулсан л да. За тийм тэгэхээр зүг яагаад танаа өвсөлд одоо багтдаг тэр тусмаа Монгол үндэсний ардчсан нам гишүүд өнөөдөр одоо эрцийг бүрдүүлвэ гэдэг олон нийтийн анхаарал татж байгаа. Тэгэхээр зүгээр нэг ийм л юмдаа шудрах эвсэл ер нь задрах нь уу гэдэг хардлага. Тэгэхээр шудраг эвсэл бол 2 намаас бүрддэг. Тэгэхээр олонхыг бүрдүүлж байгаа Монгол ардын хувьсгалт нам 7 гишүүнтэй 3 нь Монгол үндэсний ардчилсан намын гишүүд. Тэгэхээр манай бүлэг яагаад би эхнээс нь дахиад тайлбарлахад тухайн үед ингээд бид нэгтэж энэ асуудалд байр суурьа нэгтгэж чадаагүй улмаас бид нөгөө тухайн асуудал дээр манай бүлгийн гишүүдээс гүгээд орцсон, эрцийг бүрдүүлсэн байсан учраас л эрц бүрдсэн байна. Тэгэхээр бид нэр эрц бүрдүүлэхээсээ илүү бид нар ярилцах ёстой байсан байгаа байхгүй. Гэтэл биднэрт ярилцах боломж байгаагүй. Урд шөнө нь одоо гадаадаас ирсэн манай тэрвш давг дарга маань хүртэл ингээд эрцэнд орцсон бид нэр ингээд тэр хооронд ерөөсө ирсэн ирээгүйг нь мэдгүй гүйж явж байгаа хооронд л ийм одоо процесс явагдсан байхгүй. Тэгэхээр бид нэр энэ асуудлыг ярилцаад эргэж орж ирье гэдэг л гормын санал гаргах гэсэн. За энэ хардлагатай холбоотой юу гэвэл өнөөдөр бас тэгээд бас уучлаарай. Тэгээд таны асуултанд бас гүйцээгээд хариулахад өнгөрсөн одоо 4 дахь жилдээ орлоо шүү дээ. Тэгээ энэ 4 жилийн хугацаанд шудраг ус эвслийг бас тарах байх тийм ээ. Энэ удахгүй энэ салан энэ засгийн газрыг бүрдүүлж байгаа нэг эвсэл тархлаар энэ засгийн газар өөрөө бас хүчгүүд нь сулранд бас засгийн газар тарна гэдэг ийм таамаглалууд бол хэвлэл мэдээлэлээр зөндөл явж байсан. Өнөөдрийг хүртэл бид одоо салчаагүй байна. Хэдийгээр 2 нам хоорондоо янз бүрийн асуудал дээр санал зөрөлддөг, зарим тохиолдолд санал нэгддэг ч гэсэн бид нар өнөөдрийг хүртэл бол салчаагүй байна л да. Тэгэхээр өнөөдөр магадгүй энэ эрц бүрдүүлсэнтэй холбоотойгоор энийг шударгаас эвслийг тийм ээ тарчаасай, салаасай гэж хүлээж байгаа улс төрчид намууд байхыг бид бол үгүйсэхгүй угасаал байж ирсэн, байх ч байх цаашаа. Тэгэхээр бид бол одоо нэгэнт одоо чуулган завсралчлаа. 4 сарын 5-наас ээлжид чуулган хуралдаад ирэхлээр тарахгүй юу гэдэг асуудал тодорхой болох байхаа. Түүнээс өмнө таамаг дэвшүүлж ярих нь бас ялангуяа миний шударгаас эвслийн бүлгийн дэд даргын хувьд бол зохимжгүй юм аа л гэж үзэж байна. Зүгээр яг чуулганд орохгүй байсан үндслийг ялангуяа Монгол Ардын хувьсгал намын гишүүд бол намрын инх хоёр гэдэг хүнтэй одоо холбон бойкот хийсэн гэдэг ийм тайлбарыг ардсан намын дарга улсын хурлын дарга инх болд хэвлэхэн дэлд болд хийсэн. Одоо авилаа тэмцэх газраас энэ хүний шадар сайд болох уу гэдэг бичиг ирчээд хахад хууль зөрчиж өнөөдөр тийм ээ улсын хурлын гишүүд цалинтай ажил хийдэг мөртлөө тэрэндээ орсонгүй гэдэг. Тэгэхээр үнэхээр ийм яриа байсан юм уу? Юу үнэн гэвэл тэр үнэн тий. Бид тэгтээ шадар сайдын асуудлаар бойкот гэсэн зүйл бол ердөө байхгүй. Шадар сайдын асуудал оны өмнөөс яригдсан асуудал. Энэ бол бид шударгаас эвсэл ялангуяа Монгол Ардын хувьсгалт намын энэ засгийн газарт хамтарч ажиллаж байгаа нэг нам эвслийн хувьд тийм ээ энэ бол зарчмын асуудал. Яагад гэвэл хамтар засгийн газар барьж байгаа аливаа намын одоо дарга нь эвслийн дарга нь шадар сайд байх одоо ёстой байдаг. 2012 оны сонгуулийн дараа засгийн газрыг бүрдүүлэхдээ Монгол Ардын хувьсгалт нам Монгол үндэсний ардчилсан намын шударгаас эвслийн тэргүүнийг шадар сайдад одоо нэр дэвшүүлж оруулъя гэдэг ийм саналыг хүртэл бид нар тавьж байсан. Тухайн үед ардчилсан нам хүлээн авчирсан. Харамсалтай нөгөө орон шоронд орсон асуудал тэгээд нөгөө шүүх цагдаагийн асуудал ингээд шил дараалсан энэ улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлуудаас болоод шадар сайд болоогүй. Тухайн үед бол шударгаас эвслийн даргаар ажиллаж байсан манай тэрвш давг дарга маань шадар сайд болсон. Дараа нь Монгол Ардын нам энэ эвсэл нийлээд энэ шийдлийн засгийн газрыг бүрдүүлэхэд Монгол Ардын нам харьцангуй олон суудал одоо парламентад авсан гэдгээрээ шадар сайдад бол Монгол Ардын намын даргын инх болд миний инх болд дарга очиж байсан. Энэ бол зарчмын асуудал. Энэ бол байх ёстой. Энэ бол улс төрийн соёл, энэ ёс зүйн хүрээндэл бид асуудал тавьсан. Харамсалтай энийг одоо ардчилсан намын дарга хамтарч одоо энэ
засгийн газрыг бүрдүүлж байгаа намын дарга нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингэж ярьж байна гэдэг бол өөрөө маш ёс зүйн байна гэж би бол харж байна. Энэ шадар сайдын асуудал бол энэ зарчмын асуудал. Түүнийг эрсдэлтэй холбож тайлбарлах шаардлагагүй. Өнөөдөр тухайн хэлэлцэж байгаа асуудал нь хуулийн дагуу яваасаа л гэдэг байр сууриас бид асуудалд хандсан. Одоо яг шадар сайдын асуудалтай холбоотой ерөнхийдөө зөв бүхэлдээ нийгэмд одоо Монгол Ардын хувьсгалт нам гэдэг чинь авилгачдын нам. Монгол Ардын хувьсгалт нам гэдэг гишүүд нь ер нь бол орон шоронд орж явах хэрэгтэй тийм ээ. Хүмүүс юм шиг нэг ийм дүр төрх буучлаа л да. Тухайл яг л Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Шилэг Дамбын хэвлэл төгсөн ярьцлага өөрөө одоо намаа тэр чигээр нь одоо авилга аваад өөрөө бас тэр нь зуучлаад дунд нь ингээ мөнгө өгөөд яваадсэн хүн шиг харагдаад. За араас нь одоо тэр шадар сайдтай холбоотой намрын анх хоёрыг одоо шадар сайд болохгүй тухайн ерөөсөө авилга тэмцэх газрын бичиг. За өнөөдөр танаа Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн даргаыг авч хорьсон байдал. За маргааш магадгүй баян сэлэнгийг шалгах гэдэг юм уу? Тэ? Дараа нь одоо танаа намын ингэж харагдаад байна. Энэ одоо энийг та өөрөө яаж юу хараад тий. Тэгээ өнөөдөр бол 2012 оны сонгуулиас хойш явсан бол дүр зургийг бол та ерөнхийд нь хэлчихлээ шүү дээ бацаад. Тэгэхээр бид бол бидний хамгийн одоо чин хүсэл бол энэ улс төрийн хилмигдүүлэлтийг зогсоохоос энийг одоо дахиж одоо альва нэг нам эвслийн дарга нь одоо улс төрийн намыг толгойлсноос үл хамааран зүгээр шалгадаг журмаараа тий үнэхээр цагдаагийн байгууллагын асуудал бол цагдаагийн байгууллагынхаа тэр харьяагаар шалгагддаг. Авилгатай тэмцэх газрын асуудал авилгатай тэмцэх газрыг хараач юм уу. Чин шударгаар асуудалд хандаасаа энэ улс төрийн хилмигдүүлэлт гэдэг юм бити байгаасаа л гэж бид нар бол хүсэж өнөөдрийн хүртэл бол тууштай явсан. Бидний энэ хүсэл бид нар энэ өөрийнхөө энэ чин хүсэл энэ үнэт зүйлээ бодит одоо энэ зүйлээсээ бид нар бол ухарч өнөөдөр яваа шүү дээ. Энэ засгийн газрыг яагаад өнөөдрийг хүртэл бид нар тогтвортой байлгаад байгаа юм? Яагаад бид өнөөдөр энэ их хилмигдүүлэлтэнд орчхоод өнөөдөр заавал эрц бүрдүүлээд те ингээд сууж явах ёстой гэж бид нар яагаад гэвэл ард түмний эрх ашигыг бид нар өөрсдийн эрх ашигасаа нэгдүгээрт тавьж үзэж өнөөдөр хүртэл чимээгүй явж энэ улс төрийн хилмигдүүлэлтэнд бид нар ороод ингээл явж байгаа ийм одоо нам. Тэгэд бодит байдал бол Шилэг Дамб намын гинсекийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан асуудалтай холбогдуулаад манайх одоо өмнө нь энэ хоёр дарга нь одоо шалгагдчихсан бол одоо гинсекээс холбогдуулаад бүх хүмүүс шалгагдчихж байгаа. Тэгэхээр би бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан Шилэг Дамбын тэр ярилцлагаас би Шилэг Дамб үнэхээр өөрөө энэ Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ярьчих уу энэ өнөөдөр дарамт шахалтанд ороод ярьчих уу гэдэг дээр би бас анализ хийгээ сууж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр Шилэг Дамбын өөрийнх нь ярилцлага биш. Энэ бол дарамтанд орсон, хавчлаганд орсон энэ хилмигдүүлэлтэнд ороод тэгээд өнөөдөр ийм одоо намынхаа нөхдийг одоо журмынхаа найз нөхдөө одоо ингээ хайчлаа. Өөрөө бол бид нарыг бол хайчлаа гэж намаа хайчлаа гэж ярьжсэн бол би бол манай Шилэг Дамб бид нарыг хайчлаа л гэж үзэж байгаа. Тэгээ яг энэтэй холбоотой зүгээр яг Шилэг Дамб одоо яг сайдын өрөөнөөсөө баримтлаад явсан тэр 11 сарын 4-ний өдөр тэр өдөр тод санаж байна л да. Яг 11 сарын 5-ны өдөр одоо барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнгийг одоо авилга тэмцэх газрын хайж нэгэд тэрийн ордон сэтгүүлчд гүгээд за ингээд фейс одоо сошиал ертөнцөөр мэдээ гараад ирсэн шүү дээ. Та болохоор би хуралдаа сууж ийн гэдэг нэг юм яриа гаргааддаг. Тэрнтэй холбоотой бас авилгатай тэмцэх газрын ер нь одоо тэр мөнгө Шилэг Дамбд биш тийм үү? Баян Сэлэнгд бас очиод энэ хоёр нэг намын сайд болсныхоо шангийн мөнгөийг намдаа өгч ирснийг хүлээж ирсэн гэдэг тайлбарлаж болно тий. Юу гэж тайлбарлаж болно? Би надад өнөөдөр бид нар өөрсдөө боломжийнхаа хэрээр өөрсдөө цалин мөнгө тий бүх юмараа бид нар намдаа дэмжлэг үзүүлэх гэж хичээдэг. Түүнээс биш бидний олж ирсэн мөнгө болгон авилгалд байх ёстой юм уу тийм үү? Тэр бид нар өнөөдөр намын хариуцлагатай албан тушаалтан бид нар улсын хурлын гишүүн байна. Тэгтэл намын манд жирийн ядарсан хүмүүс биднээс юм гуйгаад ирнэ штэ. Бид нар тэгээ яах юм? Улсын хурлын гишүүн болцоход тэгээд энэ тэр хүмүүсийнхээ төлөө ажиллаж чадахгүй тэр хүмүүсийнхээ хийж байгаа ажлыг дэмжиж чадахгүй байна гэж байхгүй бид нарт ч бас энэ улсын хурлын гишүүдэд өөрсдөндөө зориулсан одоо тэ хууль сурталчилгааны мөнгө, хэвлэл мэдээллийн мөнгө, зочны хүлээн авалтын мөнгө за тэгээд хууль гэх мэтчлэн одоо суудлын мөнгө. Одоо жишээлбэл одоо манай шудраг ус эвсэл маань
10 одоо гишүүнтэй гэхэд 10 сая төгрөг жилдээ одоо ингэж намд нь өгчөж байгаа. Гэхдээ тэр мөнгө эднэр хүртэл ингээ энэ нам ер нь альва улс төрийн нам ер нь юугаар санхүүждэг юм. Монгол Ардын хувьсгалт нам л ганцаархнаа сайттай анх удаа сайттай байгаад л тэдний хэрэгт ороод байгаа юм биш. Ерөөсөө л бүх намуудад байдаг зүйл бол намынхаа гишүүд дэмжигчтэй хандив татвар тийм ээ хураамжаас л үйл ажиллагаа явуулдаг. Бид нарт одоо хэдэн термомаар эргэлдэх манай нам тийм хөрөнгөтэй нам биш шүү дээ. Ер нь бол сайдын суудлын мөнгө гэж ерөөсө байхгүй. Бид нар ерөөсө би хэрэгцээ сайд болё гэж гуйж хагаад сайд болцсон бол одоо бас яа гэсэн чинь би болохгүй гэж хагаад болсон шүү дээ тий. Тэгэхээр зэрэг би яагаад сайд болчоод намдаа мөнгө өгөх ёстой гэж манай нам тийм сайд албан тушаалаар мөнгө наймаалцдаг бас нам биш шүү дээ. Бусад намын зовлон бол яг л ийм байгаа. Гэхдээ өнөөдөр яагаад энэ өнгөрсөн одоо 4 дахь жилд орж байгаа 4 жил. За дээр нь өмнө нь 2008 9 оноос хойш энх хоёр даргаыг тойрсон энэ асуудал яагаад өнөөдөр зөвхөн Монгол Ардын хувьсгалт намыг тойроод байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ намыг толгойлж байгаа хүн нь энх хоёр гэдэг хүн. Энэ нам өнөөдөр харьцангуй богино хугацаанд олон судал аваад тий чангалахааргүй амжилтыг үзүүлсэн. Одоо дахиад 2009 оны сонгуульд энэ нам дангаараа ч юм уу аль нэгэнтэй эвсээд явах юм бол хин нэгэнд хохиролтой байна да. Хин нэгэнд гэдэг маань хин нэгэн аль нэг намд хохиролтой байна да. 16 оны сонгуульд. Тэгэхээр энэ 16 оны сонгуульд биднийг оролцуулахгүй байх бүхэл бодлогыг барьж шít. Тэрнээс ш авилгач өнөөдөр энх хоёр гэдэг хүнийг одоо 6 жил 7 жил шалгалаа штэ. Яасан дуустдгүй. Яагаад ингээл ухаж төнхөл одоо тэгэл тэр намын байртай холбоотой асуудал цэвэр иргэний хэрэг те. Иргэний хэрэг байтал өнөөдөр тэрийг цагдаагийн байгууллагч шалгаагүй. Явж очиж авилгатай тэмцэх газар шалгацсан. 90 үүсгээл ингээл шалгаал байдаг. Жохон ингээл Монгол Ардын хувьсгалт намынхан одоо ингээл жохон бидний ялангуяа бид мэтээс ихсүүлэл жохон ширүүхэн уус юу парламентод те ингээл ширүүхэн уур амьсгал өрнүүлчих юм бол манай намын гишүүдийг л дууддаг, цагддаг, хордог асуудал нь эрчимжээд байдаг. Би даясаар нь яваад ахлаар зэрэг намдуухан ингээл байгаад байдаг тий. Тэгээд жоохон ингээл ширүүн болохоор зэрэг л улс төрийн уур амьсгал нөхцөл байдал өөрчлөгдөөл ирэхлээр зэрэг барьцсан ахаад л тэгээд өдөр тутам дуудаад л ажил хийхгүй шалгаад л ийм юм байдаг. Би намайг авилгатай тэмцэх газраас нэгч дуудаж байцаалт аваагүй. Гэсэн боловч авилгатай тэмцэх газрын 2 3 хүмүүс өдөр болгон миний яамн дээр доор одоо манай яамны жижүүр дээр тэнд бол төрийн тусгай хамгаалтынхан байдаг. Тэр төрийн тусгай хамгаалтынхан дээр очиод авилгатай тэмцэх газраас явж байгаа Баян Сэлэн сайд байгаа юу гэж асуудаг. Зүгээр асуугын тулд очдог. Тэгээд тэд нар байгаа гэхлээр зэрэг орж ирэхгүй. Байхгүй гэхлээр зэрэг бас орж ирэхгүй яваал өгдөг. Ийм. Тэгэд энэ нь өөрөө хүнийг ажил хийлэхгүй одоо дарамтанд оруулах ийм байдал руу орж байгаа шүү дээ. Тэгэхээр би тэрнээс айгаад ах юм надад үнэндээ алга. Эргээгээд би чанга дуурахаар одоо юу гэдэг улс төрд үг хэлэхээр чанга дуурахаар одоо барьцсан явдаг гэж лавширдаг гэж. Зүудшээ. Өнөөдөр бол бодит байдал ийм л шүү дээ. Бид өнөөдөр эрс заавал бүрдүүлж өгөх ёстой байсан юм уу те? Тэ бид өнөөдөр ажиллаа хийх нь бидний үүрэг эрцэндээ ороо хуралдаа суух нь. Гэхдээ тэр дээр явж байгаа зүйл бол би гормын санал авъя гэд 1000 хашгираад тэнд надад микрофон өгсөнгөө гормын саналын минь авсангүйгээр санал хураалт явчихжээ штэ. Түүнтэй адилхан яг тэрэн шиг бид нэр эрцэнд орсон ч энэ асуудал эрцэнд ороогүй ч орох юм бол энэ асуудал яваад өгөх байсан. Тийм учраас бид нар энэн дээр ярилцах ёстой байсан байхгүй. Энэ улс төрийн улсын хуралдах нам эвслийн бүлгүүд энэ парламентад ерөөсө зөвшөлдсөж ойлголцох энэ асуудлын яг үнэн зөв бодит байдлыг ярилцах тийм ерөөсө боломж олгохгүй хүч төрж явж байгаа нь өөрөө асуудлын гол нь байгаа байхгүй. За яг одоо энэ түүнээс хойш тэгээ эрцэнд ороогүйгээс болоод л манай тэр асуудал үүсээд манай нарийн бичгийн даргаыг тэр өдөр нь 30 минутын дараа дуудсан. Тэгэл өглөөний 8 цагаас хойш өдөржин байлгаж байгаад оройн хойшлошгүй ажиллагаагаар ингээд барайл одоо 3 хоног саатвал одоо тэр нь юу вэ гэхээр бүр өгсөн хувилдаж авилгал авсан. Хамтарч одоо авалцсан гэдэг ийм зүйл ярьж байгаа шүү. Яг одоо бас энэтэй холбогдоод зүгээр одоо энэ удахгүй ингээ 3 сарын 1 болох гэж байна тийм ээ. За эх орончдын баярын өдөр гэдэг энийг Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Сүхбаатарын үүрэг үүсгэх Сүхбаатарын бичиг. Монгол Ардын намын
за ерөнхий нэрийн гишүүн мөнгө хотын захиа сошиал ертөнцийн хамтран тэмдэглэнэ гэж. Энийг 3 сарын 1 бол Монгол Ардын хувьсгалтай Монгол Ардын нам хоёрын яалтчгүй тэмдэглэх баяр. Энэ бол одоо 95 жилийн түүхт ойн баяр болж штэ. Тэгэхээр энэ хоёр нам чинь хоёулаа социал демократ үзэлтэй, тийм ээ? Үзэл баримтлалтай, зүүн төвийн үзэл баримтлалтай. За тэгээд дээрэс нь энэ түүхийг бүтээлсэн угшил нэгтэй нам. Энийг бол хинч маргахгүй. Тэгэхээр энэ баяр бол Монголын нийт ард түмний баяр байхгүй. Энэ 95 жилийн Монголын одоо тухайн үед одоо төр ярьжсэн энэ намын тийм ээ энэ түүх бол энэ Монголын нийт ард түмний түүх. Тэгээд тэр үднээсээ энэ түүхийн одоо 95 жилийн ойн баяраа хамтарч одоо тэмдэглэе гэдэг энэ саналыг бол манай намын жирийн гишүүд ялангуяа манай хоёр намын төлөө санаад зовдөг Ахмад гишүүдээс гарсан энэ саналыг бид хүлээж аваад за энэ бол байж болохгүй зүйл бол биш шүү дээ. Тэгээд тийм учраас энэ түүхт баяраа хамтарч тэмдэглэе. Гэхдээ өнөөдөр сонгуулийн хуулиар мэдээж өмнө нь тэмдэглэдэг шиг тийм өргөн цар хүрээнд тэмдэглэх ямар ч боломжгүй тийм ээ. Баяр ёслолын байдалтай концерт, тоглох бүх барилдуулах тэр арга хэмжээнүүд бол явах боломжгүй. Зөвхөн одоо хоёр намын одоо гишүүд дэмжигчид нийсэн юм баярын хурлыг бол зохион байгуулах байхаа гэж хувьдаа бодож байгаа. Энэ бол байх л ёстой зүйл. Тэгэхээр та сайн хэллээ шүү. Ер нь одоо ингээд энэ засгийн газарт ингээд нэг одоо эвсэл болоод бас эрхэрж байгаа. Одоо мэдээж одоо засгийн газарт орохдоо тодорхой гэрээ байгуулж шударга гэсэн эвсэл тийм үү Монгол Ардын хувьсгал нам орсон баг. Өнөөдөр ингээд улс төрийн өнгө аясаас тухайл одоо төрийн ордонд Монгол үндэсний арсан намын өнөөдөр улсын хурлд орж ирсийг бүрдүүлж өгснөөрөө засгийн газарт одоо суудлал авшруулах. Одоо цаашаа та одоо засгийн газрын гишүүн тийм ээ. Эх 7 хоногоос засгийн газар ганхнэ. Монгол Ардын хувьсгал намынхан нэг бол гарна, нэг бол хөөгдөх нэ гэдэг юм яриа гарчлаа шүү дээ. Одоо хөөгдөх нь гэдэг. Тийм. Тэгэхээр би бол шударгаас эвсэл өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр байгаа тохиолдолд шагнал юм уу да? Байгаа тохиолдолд бас хамтарч эвсэл болж байгаа намынхаа талаар янз бүрийн зүйлийг бол ярмаар байна. Өөртөө ч адилхан хэвлэл мэдээллийн хэрэгслэр л энэ зүйлүүд бол одоо шагналын сайдууд болох нэ гэдэг зүйлийг бол бас сонсон хүний хувьд тийм зүйл хараахан болчихгүй байх л гэж найдаж байна. За яг вэ тэгээд одоо улс төрт чинь одоо орж ирж энд ажиллаж байгаагийн хувьд бол янз бүрийн юм улс төрийн 8 арилжаанууд бол явдаг гэдгийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэмжээний бас юм тоглоом тоотон дээр ийм хэмжээний тохиролцоо байж болохгүй юм аа. Тэгээд одоо эвсэл задрах юм бол тэгээд энэ эвслийг задрахыг хүсэж байгаа тэр хүмүүст боломж олгоод хэрэггүй. Дээр нь бидний төлөө саналаа өгсөн, энэ эвслийн төлөө, энэ шударгасны төлөө, энэ хэлмэгдүүлэлтийн төлөө санаа зовж байгаа мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл рүү ус цацах шаардлагагүй юм аа л гэж би хувьдаа үзэж байгаа. За яг хөө бид нарыг өнөөдөр бас эрс бүрдүүлсэнгүү гэж эрцийг бойкотлоо гэж өргөн байрах тухайн асуудал бол яригдсан уу гэвэл яригдсан. Тэгээд яхав тэ тэгээд одоо хэрвээ үнэхээр 4 жил та нар эрс бүрдүүллээ, хангалттай дуугаа байла. Тэрнийхээ шанд танаа 16 онд та нарыг одоо тий нэр дэвшүү танаа намыг ялангуяа танаа даргыг шоронд хорин тэгээд та нарыг сонгуульд оролцуулах гэж үзэж байгаа бол бид парламентод суудлахгүй байхдаа бид нар хангалттай чадaltaй байсан. Бид нарыг өнөөдөр тэгж гаргаж хаяад хол яваад амжилтанд хүрнэ гэх юм бол бид нарыг дэмжиж ард түмэн байгаа. Бид өнөөдөр бидний дуу хоолой хаагдчихаагүй байна. Тийм учраас адилхан тэмцэн. Бид нарт бол тэмцлийн олон арга хэрэгсэл байна. Гагцгүй ард түмний итгэлийг эднэр хөсөр хайж байгаа бол бид нар ард түмэнтэйгээ хамт байна л гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо яг таны хариуцлага салбартай холбоотой 6 цагаар асуулт асууж гэж олон нийтийн хаарддаг одоо ипотекийн 5% зээл гэж тийм үү хизээ өгөх юм бэ гэ. Яг ингээ бодит байдал дээр ингээд бас ингээд бид нар жирийн иргэнгээ явахаар 5 битгэл 8% зээл бас нэг хязгаартай энэ банкуд олгогдоод байгаа байхгүй. Тийм орон сууц барьцаалсан ипотекийн зээлийн 8%-ыг 5% руу оруулах тухай асуудал нэлээд одоо олонний анхааралд өртсөн. Тэгээд иргэдийн хүлээлттэй байсан асуудлыг барилга хотойголтын яамны хувьд одоо засгийн газраар оруулаад ипотекийнхээ зээлийн журамд өөрчлөлт оруулаад шийдвэрлсэн. Тэгэхээр энэ асуудал бол шинэ жилийн өмнөхөн шийдэгдсэн. Тэгэхээр энэ бол
8-аас 5% руу шилжсэн үү, шилжээгүй юу биш, шилжихийн үед бол шилжсэн. Одоо энэ дээр ажиллаж байгаа тэр Монгол банк сангийн яамныхан бол тооцоо судалгаагаа хийгээд хичнээн хүн одоо 8%-аас 5% руу шилжих юм, тийм үү? Хичнээн хүн одоо 5%-аар тий одоо ингээ урьдчилгаа төлбөрөө төлөөд 5% ипотек зээлэнд хамрагдах боломжтой ингээд тооцоо судалгаагаа хийх ёстой. Манай хувьд бол энэ одоо бүрэн боломж нь байна гэд ипотекийнхээ зээлийн журамд өөрчлөлт оруулад одоо 100 м, ялангуяа 80 м квадратаар хязгаарлаж байсан асуудлыг 100 м квадрат хүртэл одоо 5% байхаар 100 м квадратаас дээш бол 8%-аар явж боломжтой байна гэд ингээд засгийн газраараа шийдвэрээ гаргуулсан. Одоо хэрэгжүүлэгчийн үүрэг нь Монгол банк, тийм ээ, сангийн яамд байгаа. За дээр нь удаашралтай байгаа асуудал нь бол асуудлыг ингээд харах юм бол нөгөө ипотекийн зээлээ нөгөө тэтгэврийнхээ нөөц сантай ууж ингэж зохицуулсан хуулийн төсөл батлагдсан шүү дээ. Тэгэхээр үүгээрээ дамжиж энэ одоо тэтгэврийн нөөц сантай холбоотойгоор энэ нөгөө их усүртэй холбоотойгоор Монгол банк засгийн газар хоёулаа хамтарч гэрээ байгуулах тухай асуудал гээд олон ажлууд байгаа учраас эдгээр зүйлүүдээс хамаарат энэ ипотекийн зээл маань бас явахгүй байгаа гэдэг зүйл яригдж байгаа. Түрээсээ орон сууц гэсэн. За түрээсээ орон сууцны тухайд бол одоо буян тухай 2 жил чигээр түрээсээ орон сууц болчиход. Түрээсээ орон сууц хөтөлбөр бол 2015 онд бол батлагдсан. Нийгмийн зорилтод бүлэг рүүгээ чиглэсэн энэ түрээсээ орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлъя гэдэг. За түрээсээ орон сууц хөтөлбөр маань хэрэгжих одоо тэр нөхцөл шаардлага их усүр мөнгө, тийм ээ, бид нар одоо тухайн үед бол бүрэн бодитоор хөтөлбөр маань хэрэгжих боломжгүй байсан. Энэ зүйл бас гацаанаас гарсан. Түрээсээ орон сууцныхаа хөтөлбөртөө бид нар өөрчлөлт оруулад эхний ээлжинд төрийн одоо төрийн орон сууцны корпорац буюу төрийн өмчийн одоо үйлдвэрийн газрын захиалгаар баригдсан орон сууцнуудаасаа одоо түрээсээ орон сууц хөтөлбөр рүүгээ оруулъя гэдэг. Тэгэхээр хөдөө орон нутагт бол нийтдээ 529 орон сууц, за нийслэл буюу буян тухай 2-оос 350 айлын орон сууц, ингээд нийлээд 929 айлын орон сууцыг түрээсээ орон сууцны хөтөлбөрт хамруулахаар ингээд журмаа хийсэн. Энэ хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. За энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэх журмыг бол барилга хотын байгуулалтын сайд нь баталж гаргадаг юм байна. Тэр үднээсээ өчигдөрхөн одоо би түрээсээ орон сууцныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмаа баталлаа. Энэ журмаараа одоо журмыг хэрэгжүүлэх чиг үүрэг нь төрийн орон сууцны корпорац. Тэгэхээр одоо 1 м квадратын үнэ нь одоо нийслэлдээ бол 5500 төгрөг, орон нутгатаа бол 4000 төгрөг байхаар ингэж зохицуулалтыг хийсэн. Тэгээд 30-аас 50 м квадраттай орон сууцыг бид нэр эхний ээлжинд түрээсээ орон сууцны хөтөлбөртөө хамруулъя. Ер нь бол цаашлаад энэ бол тасралтгүй үргэлжлэх юм механизм байх ёстой. Энийг бол одоо зөвхөн өнөөдөр бол төрийн өмчийн одоо хөрөнгөөр баригдсан орон сууц гэж хязгаарлахгүйгээр цаашлаад энэ мөнгөн хуримтлал 2016 он 17 оноос бид үе шаттайгаар төсөвт суулгаж өгсөн байгаа. 17 оноос 17 тэрбум, тэгээ 18 оноос 20 тэрбум төгрөг ингээд үе шаттайгаар суулгасан. Энэ мөнгөөр бид нар хувийн хвшлэрийнхээ одоо үнийн саналыг одоо харьцангуй бидний одоо санал болгож байгаа үнийн сан дээр харилцан тохиролцоод явах юм бол бид нар тэр хувийн хвшлэлийн аж ахуйн нэгжүүдийн барьсан барилгуудаас худалдаж аваад түрээсээ орон сууцанд иргэдэд хамруулах бүрэн боломжтой. Энэ одоо зүйл маань амжилттай хэрэгжих одоо боломжтой юм а гэж харж байгаа. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн маань төгсгөлд бас манай иргэдийн сонирхож байгаа түрээсээ орон сууц одоо хөтөлбөрийн хамгийн гол одоо тэр хөтөлбөр нь одоо батлагдаад тийм үү. Ингээд иргэд маань бас яг хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээр орон сууцаа түрээслэх одоо боломжийг бас олголоо гэдэг сайхан мэдээ дуулгасан. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм мэндчилгээ Монгол Улсын хуралдаа ток шоу ярилцлага өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор за улсын хурлдах шударга ёс бүлгийн дэд дарга барилга хот байгуулалтын сайд улсын хурлын гишүүн Баян Сэрэнг оролцож үзэгч та бүхэнд улс төр нийгмийн эдийн засаг цаашлаад улс төрийн нам мөн одоо барилга хот байгуулалтын яамтай холбоотой тодорхой асуултанд давч хариулт өглөө анхаарал үзэгч танд баярлалаа.